За сайн уу манайхан Crime Story сувгтаа эргээд тавтамаар л та манай сувгийг анх удаа сонсч байгаа бол энэхүү сувг маань болсон явдал болон бодит гэмт хэргийн талаар ярьдаг сувг байгаа. За өнөөдрийн дугаараа эхлэхээс өмнө гоё мэдээ та бүхэндээ дуулгая. Тэгээд манай сувг нэгдснээс хойш 3 сарын дотор 10,000-уулаа болсон байна. Анх сувгаа нээж эхлүүлж байхдаа ийм богинохон хугацаанд 10,000 subscribe-тай болно гэж юусоо төсөөлөөгүй. Тэгээд үргэлж дэмждэг лайк, subscribe харамгүй дардаг та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд би цаашдаа тууштай бичлэгээ хийгээд явах болно. За өнөөдрийн хэрэгээрээ та бүхэндээ 2020 он буюу 5 жилийн өмнө болсон нэг аимшигтай гэмт хэргийн талаар бүх бүтээлийг нь ярьж өгөхөөр бэлтгэлээ. За ингээд ч хэрэг рүүгээ орцгоё. Өнөөдрийн дугаарын гол эзнийг Brenda K. Powell гэдэг. Тэгээд би цаашдаа Brenda гэд дуудаад явъя. За Brenda 1969 оны 3 сарын 19-ний өдөр Америкийн нэгдсэн улсын Ohio мужид төрсөн. Brenda багын лимч болох мөрөөдөлтэй байсан учраас тухайн Ohio мужийн Akron гэдэг хотын Akron-ийн их сургуулийг хүүхэд гэр бүлийн тусгай эмч мэргэжлэр сурч төгссөн. Тэгээд төгснөхийн дараа энэ чиглэлээрээ тусгай сургалтанд суугаад яг мэргэжлийн тусдаа гэрчлэгээтэй эмч болж чадсан. За тэгээд Brenda сургуулаа төгсөөд төрж өссөн Akron хотынхаа хүүхдийн эмнэлэгт ажиллаж эхэлсэн. Энэ Akron хот нь болохоор Ohio мужид байрладаг. Тэгээд 190 мянган хүнтэй ер нь бол ийм зөвхөн хүнтэй хот юм билээ. Тэгээд яг энэ Akron хотынхаа хүүхдийн эмнэлэгт бол Brenda бараг 25 жил яг энэ тусгай хэрэгцээт хүүхдүүдийн одоо мэргэжилтнэрээ бол ажилласан. За тэгээд эмнэлэгтээ ажиллаж эхлээд удаагүй байхдаа Brenda нөхөртөөгөө танилцаж нэг охин, нэг хүүтэй болж дөрвөлэн амьдрах болсон. Brenda-гийн нөхрийг Steve Powell гэдэг ган боловсруулах компанид ажилладаг байсан. Тэгээд эхнэр нөхөр хоёр хоёулаа юм тогтвортой ажилтай. Тэгээд хоёр хүүхэдтэй ер нь юм эвлэгэр жишээ гэр бүл байсан. Санхүүгийн хувьд ч тэр хоорондын харилцааны хувьд ч тэр хүмүүс бол маш юм аз жаргалтай сайхан гэр бүл гэж одоо Brenda-гийн гэр бүлийг бол тодорхойлдог байсан. Brenda Steve хоёрын том охиныг Sydney Powell гэдэг 2001 онд төрсөн. Sydney багасаа л ээжтэйгээ маш дотн байсан. Тэгээ гэр бүлээсээ хоёулахна эмэгтэй нь учраас тэгээ хоорондоо ингээм хамт найз уучиг яваад бүр жоохноос эхлээд өсвөр нас хүртлээр хамтдаа бүх зүйлийг хийдэг байсан. Тэгээд Sydney-гийн найзууд нь бүр чи ээжтэйгээ яаж юм гоё харилцаатай байдаг юм бэ? Яг л найз уучиг байх юмаа гэд атаархаж ярьдаг байсан. Sydney Akron хотынхаа Mary High School-ыг төгссөн. За тэгээ сурагч байхдаа маш онц сурдаг, шилдэг сурагч байсан. За тэрнийхээ хажуугаар бас сүүлийн хэдэн жил юу нэ хөл бөмбөг тоглоод олон амжилт гаргасан. Тэгээд Brenda Steve хоёр л охиноороо маш их бахархдаг байсан. Тэгээд найзуудтай үргэлж манай охин маш онц сурдаг, маш сайн охин, дуулууртай. За тэгээд нэмээд хөл бөмбөг хүртэл сайн тоглодог гэд магтаж ярьдаг байсан. Ахлах сургуулаа төгснөхийн дараа гэр бүлээрээ сууж ярилцж агаад Sydney-г Mount Union гэдэг их сургуульд явуулахар болсон. Тэгээд яагаад энэ сургуулийг сонгосон бэ гэхээр энэ сургууль нь бол Brenda-гийн гэрээс 30 км-ийн зайтай. За тэгээд дээрээс нь Sydney өөр ээжийнхээ ажил дээр байнга очдог. Багасаа ээжигээ дагаж явдаг байсан учраас ийм эмнэлгийн чиглэлээр ажиллахыг хүсдэг байсан юм лээ. За яг бүр тэр тусмаа сэтгэл судлал тал руугаа илүү сонирхолтой байсан юм байлээ. Тэгээд яг энэ Sydney-гийн сонирхож исэн чиглэлийн ангууд нь энэ их сургуульд нь байсан учраас охиноо ярилцж агаад энэ сургууль руу бүгдээрээ явуулахар болсон. За тэгээд энэ сургууль нь 30 км-ийн зайтай байдаг учраас өдөр болгон 30 км Sydney явход хэцүү учраас охиноо оюутны байранд нь байрлуулад тэнд нь сурахаар болдог. За ингээд гэр бүлээсээ нэг ч холдож байгаагүй Sydney 17 наснда тарих мэдрэлийн судал чиглэлээр суралцгаар гэрээсээ хол явсан. Sydney энэ их сургуульд орохдоо ерөнхийлөгчийн тэтгэлэг авсан. Тэгээд энэхүү тэтгэлэг нь болохоор маш өндөр одоо юм сайн дүнтэй сурагчдад олгогддог. За тэгээ сайн дүнгээс гадна олон шалгалтууд авдаг. За тэгээд нийгэм, урлаг, спортын амжилт гаргасан гэд маш өндөр шалгууртай байдаг хэдий ч гэсэн Sydney бол энэ тэтгэлгийг бол авч чадсан. Багын л хамгийн шилтгэн байсан охин нь их сургуульд явахдаа бүр ингээд тэтгэлэг аваад явсанд бол аав ээж нь бол үнэхээр их бахархаж ирсэн. Тэгээ охиныхоо энэ амжилтанд бол аав ээж нойр орчмын бүхэл хүндээ энэ талаар дуулгаж магтаж хэлдэг байсан. Тэгээ сургууль нь амрах бүрд Sydney бол гэр нь ойрхон учраас гэртээ ирж ээжтэйгээ зугаалж хамт цагийг өнгөрүүлж ер нь бол юм сургууль гэр хоёрын хооронд бол амьдардаг байсан.
Бrendaгийн гэр бүл ингээд гэр бүлийн дотоод хэрэгцээнд Life 360 гэдэг аппликейшн ашигладаг байсан юм билээ. Тэгээ энэ аппликейшны тусламжтайгаар гэр бүлийн гишүүд нь хаана байгааг одоо map юм газрын зураг дээр харуулж өгдөг юм аппликейшн байсан юм билээ. Тэгэхээр ер нь бол аав нь ч юм уу ээж нь ер нь гэр бүлийн дөрвөн гишүүд нь бие бинийгээ хаана байгааг нь ингээд яг юм бодит шууд real time-аар харах боломжтой ийм аппликейшн байсан. Охиндоо хизээж эргэлдэж байгаагүй аав ээж нь бол охиныхоо хичээл болон дөнгүүд нь бол ерөөсөө санаа зовоогүй. Тэгээ угийн онц сурлагатай сайн охин маань сайн сурж байгаа л гэж бодоод яваад исэн. Харамсалтай нь бодит байдал дээр аав ээжийн төсөөлөлт байсан охин нь бол арай л өөр байдалтай байсан. Сиднейгийн их сургууль нь дотооддоо ашигладаг ийм вебтэй байсан юм билээ. Тэгээд тэр веб рүү аав ээж нь тусдаа нэвтрэх нэр нууц өгтөө тэгээд нэвтрээд хүүхдийнхээ ер нь дөнгө болон эрцгийг нь шалгах боломжтой. Тэгээ хэдий одоо ийм нэвтрэх боломжтой хүүхдээ ер нь ийм шалгах боломжтой веб байсан ч гэсэн аав ээж ер нь бол охиндоо итгээд ерөөсөө ордоггүй байсан. Тэгээд хаяа орё гэж бодсон ч гэсэн охиныхоо зөвшөөрлгүй хувийн орон зайд нь халдаад байгаа юм шиг санагдаад байдаг байсан учраас аав ээж нь бол төлбөр төлөхөөс өөр босод нөхцөлд бол ерөөсөө тэр веб аппликейшнээр бол орж охиныхоо дүн болон эрцгийг шалгаж үзээгүй. Гэртээ амралтаараа ирэх бүрдээ сургуулийнхаа талаар дэтэл мэдээллийг аав ээжтэй ерөөсөө хэлдэхгүй байсан. Тэгээд зүгээр байгаа болж байгаа хичээл сургууль зүгээр байгаа л гэд яваад исэн. За тэгээд 2019 оны зуны амралтаараа Сидней бейсболын газрын нөгөө хүүхдийн хэсэгт ийм том хувцас хөгжөөнд дэмждэг ийм том хувцас өмсдөг ажил хийсэн. Тэгээд 2019 оны намар нь ажлаасаа гараад сургуультай явахдаа ч бас ямар ч асуудалгүй байгаа л гэж хэлсээр хагаад буцаад сургууль дээр очсон. Намар нь сургуультай явчихад тэр жилийнхээ өвлийнхээ амралтаар Сидней дахиж гэртээ ирээд гэртээ гэр бүлийнхэнтэйгээ 100 сарын баяраа тэмдэглэлтийн дараа 2020 оны 1 сард буцаад сургууль руугаа явсан. Хэдий буцаад сургуультай явлаа гэд явсан ч гэсэн энэ удаа бол худлаа хэлсэн байсан. Тэгээд Сидней аль хэдийн 2019 оны өвөл амралтаараа гэртээ ирэхдээ сургуулаасаа хөөгдөж өгсөн байсан юм билээ. Тэгээд яагаад хөөгцөн бэ гэхээр 2019 оны намрын 4 хичээлийнхэн 3 хичээл дээр нь унаад F үнэлгээ аваад унчихсан байсан. Тэгээд өмнө нь бас 2018 онд 2 хичээл дээр унчихсан байсныг нь бас сургуулиас нь сануулад дараагийн курстээ оруулсан ч гэсэн 2019 оны намар нь одоо хичээлж өгсөн 4 хичээлийн 3-т нь унсан учраас сургуулиас нь бол одоо чөлөөлж өгсөн байсан. Тэгээ сургуулийнхаа дотоод дүрмдээ бол угаасаа хэрвээ иймэрхүү дүн авах юм бол ингээд чөлөөлнө гэдэг тийм дүрмтэй юм билээ. 4 хичээлийн 3-т нь унсан болохоор Сиднейд сургуулиас нь сануулгах бичиг өгсөн. Тэгээ энэ сануулгах бичиг нь ямар агуулгатай байсан бэ гэхээр ер нь бол цаашдаа ингээд суралцах боломжгүй боллоо. Тэгээд ингээд удаадараа ингээд хичээлдээ унаад байгаа учраас сургуулиас чөлөөлж гинэ гэдэг сануулгах бичиг өгсөн. Тэгээ сануулгах бичиг өгснийхаа дараа тэр бичиг дээрээ Сиднейгийн гарын үсэг зурулаад тэгээд ер нь бол ийм албан ёсоор бол сургуулийн захиргаа нь уулзаад цаашдаа сургуульд явах боломжгүй болсон гэдгийг нь бол Сидней дүрт нь хэлсэн. Тэгээ Сидней 2019 оны өвлийн амралтаараа эрэхтэл сургуулиасаа хөөгдөж өгсөн байсан ч гэсэн буцаад сургууль дээрээ очиод нөгөө оюутны байранда байгаад байсан учраас тэгээ сургуулиас нь дуудаж уулзахаас өөр аргагүй болоод тэгээд ер нь бол дуудаж уулзаа таны оюутны картыг чинь бас юм итгэхгүй болгосон. Тэгээд цаашдаа ер нь сургуульд явах боломжгүй болсон гэдгийг нь албан ёсоор сургуулиас нь хэлээд чөлөөсөн байсан. За тэгээ сургуулиас нь бол Сиднейд хэлсэн мэлээ танаа эцэг их рүү бид нар мэдвэтгэх үү гэхтэн Сидней хэрэггүй дэбисээ өвлийн амралтаараа очихдоо өөрөө хэлчихсэн тэд нар мэдж байгаа гэд ер нь бол эцэг ихт нь л мэддэггүй сургуульдаа бол худлаа хэлчихсэн байсан. За ингээд хамгийн одоо үлгэр жишээ ганц хайртай охин нь аав ээжийнхээ итгэлийг алдаж үзээгүй шилдэг сурагч Сидней аав ээжтэй энэ нүцийг хэлхээс үл мэдээж үнхээр их айсан айхасаа гадна ичиж санаа зовсон. Тэгээ 2 сарын ихээр сургуулиасаа яг албан ёсоор чөлөөлөгдөд очих газаргүй болсон. Сидней бол өөртөө байсан бэлэн мөнгөөрөө буудал хоноглож хэд хоног үл өнгөрүүлсэн. Ганцхан аав ээж гэр бүлээс гадна хамгийн дотны найзуудтай ч гэсэн энэ нуцаа ерөөсөө хэлээгүй байсан. Буудалд хоноглож байхад нь ээж нь Сидней рүү мессеж бичсэн байсан. Тэгээд ээж нь мессежтэй болохоор Сидней чи яагаад л дандаа намайг хуураад байгаа юм шиг надад санагддаг юм болоо. Ямар ч тач чи дөнгүүдээ сайн гаргаж тэтгэлгээ өргөжлүүлэх хэрэгтэй гэдгээ санаарай гэд мессеж бичсэн байсан. Тэгээд Сидней хариуд нь миний дөнгүүд сайн байгаа баярлаа гэд бичсэн байдаг. Тэгээд энэ мессежнээс нь харахад бас Сидней ээжтэйгээ бас хүмүүсийн нүдэнд харагдсан шигээ бас тийм сайхан холбоотой биш байсан юм шиг байгаа. Тэгээд ээж нь хэдий хол байгаа ч гэсэн охиноо мэдрээд
ямар нэгэн зүйл анзаараад л байсан юм шиг байгаа. За яг энэ явдлын хажуугаар аав нь бол охиныхоо тэтгэлгээс гадна үлдсэн төлбөр хэд байгааг нь харах гээд нөгөө нэг сургуулийнхаа эцэг их нь нэвтрэх боломжтой нөгөө веб руу нэвтрэх гэсэн чинь бүртгүүлгүй байна гэж юусоо орж болтгүй. Тэгээд гайхаад хит оролцсныхаа дараа охиноосоо асуугаад Сидней би ингээд танаа вебсайт руу орж болтгүй төлөвлөсөн төлбөрийг чинь төлөх гэсэн юм а яагаад гэдгийг нь мэдэж гинөө гэд асуусан чинь Сидней өдөөс нь сургууль цаанаасаа алдаа гарсан баха. Тэгээ бүх хүүхдүүдийн ингэж ийн гэсэн би асуугаад хэвэн болохоор нь танд буцаад хэлье гэд аавдаа бас худлаа ярьчихдаг. 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Сиднейгийн сургуулиас аав руу залгасан. Тэгээд Сиднейгийн сургуулиас болохоор танаа охин манад сурахгүй байгаа. Тэг хичээлүүддээ удаа дараа унсан учраас цаашдаа суралцах боломжгүй бид нар чөлөөлсөн гэдэг мэдээг хэлдэг. Тэгээд аав нь бол бүр чихэндээ читгээгүй гайхаад Сидней сургуулиасаа гараад хэр үдэж байгаа юм бэ гэд асуухт нь та охинтойгоо өөрөө ярилцаад үзэх үү гэд сургуулиас нь бол хэлсэн байдаг. Тэгээд аав нь сургуультай нуцаар явсныхаа дараа бол нэлээд гайхаад гэр бүлийнхаа нөгөө ашигладаг Life 360 гэдэг аппликейшн руу ороод охин хаана байгааг харах гэтэл Сидней гэртээ байгаа гэд хаяг нь заагаад исэн. Тэгээд сургууль орох үеэр яагаад гэртээ байгаа юм бол гэд нэлээд гайхаад гэртээ байрсан зааж исэн учраас охинтойгоо уулзгаа шууд сургуулийнхаа талаар ярилцах гэж шууд гэрлүүгээ явсан. Аав нь тэгээд ер нь охинтойгоо нэлээд би яг сууж ярилцъя гэж бодоод гэрлүүгээ арихдаа өөрийнхөө утсыг ажил дээрээ үлдээгээд явсан. Тэгээд гэрлүүгээ ирж байгааг нь мэдчих юм бол Сидней бас явчих واخ гэж бодоод охинтойгоо шууд нүрэлтгээр ажил дээрээ утсаа үлдээгээд гэрлүүгээ явсан. Стив гэртээ 11 цаг 30 минутын үед ирэхэд нь Сидней гэртээ ганцаараа байжсэн. Тэгээд гэртээ ирээд охинтойгоо ярилцахад Сидней асуудлууд бол гарсан. Тэгээ манай ангийн ихэнх хүүхдүүд асуудал гаргаад хичээл нь ер нь хэцүү байгаа. Гэхдээ бид нар бол зарим хичээлүүд дээр унсан ч гэсэн сургуулиасаа хөөгдөөгүй. Одоо хүртэл сурж байгаа зарим хичээлүүдтэй бүр ингээд суугаад явж байгаа ганцхан би биш ээ. Тэгээд манай ингээд бас зөндөө хүүхдүүд бас ер нь бол ингээд бас хичээл нам нь хэцүүд ч гэсэн гэхдээ бид нар бол хөөгдөөгүй, чөлөөлөгдөөгүй одоо хүртэл сурж байгаа. Тэгээд цаанаас бас сургалтын албанаас бид нар дахиад мэдээлэл ирнэ гэсэн та бас ингэ төр хүлээгээчээ ер нь шийдвэр гарааг байгаа гэдэг нэг юм бүр хийсэн маягаар хэлдэг. За ингэ сонин зүйл яриад байсан учраас аав нь бол итгэхгүй эхнэлүүгээ залгаад ээжийг нь одоо гэрлүүнд дууддаг. Тэгээд ээж нь тухайн үед бол нөгөө Акроны хүүхдийн эмнэлэг дээрээ байсан. Тэгээд аав нь бас ажлынхаа дундуур ирчихсэн байсан учраас ээж нь ирэхээс өмнө буцаад ажил руугаа явсан. Тэгээд аав нь ажлынхаа дундуур ирснээс гадна ээж нь охинтойгоо нэлээд дотроо байгаа зүйлээ надад бас юм худлаа яриад ах шиг байна гэж бодоод хоёулахнаа байвал илүү дээр гэж бодоод эхнэрээ гэртээ дуудчихад өөрөө ажил руугаа явчихсан. Ажил дээрээ очсон ч гэсэн эхнэртэйгээ ер нь нуцаар хэд хэдэн мессеж хоорондоо бичлэлсэн байсан. Тэгээ хамгийн сүүлд 12 цаг 41 минутанд Сиднейтэй юу ярилцваа гэд бичигтэн Бренда ерөөсөө хариу бичээгүй. Бренда нэг удаагүй гэртээ ирээд охиноосоо юу болсныг сонсоод шууд сургуулийн сургалтын албаны ажилтан руу Сиднейгийн талаар ярилцах хэрэгтэй байна гэд мессеж бичиж үлдээсэн. Тэгээд сургалтын албанаас нь бол ийм завтай боломжтой байсан учраас нэг удаагүй сургуулиас нь буцаж залгаад 12 цаг 36 минутанд Бренда бол утсаа авсан байсан. 12 цаг 41 минутанд Стив эхнэрлүүгээ Сиднейтэй юу ярилцваа гэд бичгтэн Бренда хариу өгөөгүй гэсэн. Гэхдээ 5 минутын өмнө буюу 12 цаг 36 минутанд сургалтын албанаас Бренда руу залгахад бол Бренда утсаа авч исэн байгаа. Сургалтын албанаас нь залгаад энэ Бренда мөн үү гэд утасны цаанаас асуухад тэгээ Бренда мөн байна гэдэг. Тэгээд би сургалтын албанаас холбогдож байна гэд ингээд цаашаа ярих гэтэл утасны цаанаас гинтл маш үтчтэй юм зогж байгаа юм шиг дөө бас тэгээ чанга орилж байгаа юм шиг дөө сонсогддог. Тэгээд уцаар ярьсан сургуулийн ажилтан бол эхлээд чанга орилох чимээ гарсан, дараа нь тийм хүчтэй зохих чимээ бол гарсан гэж хэлсэн. За тэгээд энэхүү уцаар ярьсан одоо ажилтнаас бол дараа нь мэдүүлэхдээ асуухад би уцаа спикер дээрээ тавьчихсан байсан. Тэгээ манай өөр сургуулийн ажилтан бас ингээ бид хоёр хамт одоо асуултанд нь хариулъя гэж одоо цуг ингээ сонсч байсан. Тэгээд нэг юм ингээ чангаар цогж байгаа мэт хит чимээ давтагдсан. Тэгээ хоорондоо юу ч ярихгүй ямар нэгэн одоо конверсашн байхгүйгээр зүгээр л нэг нь орилоод тэгээ маш юм чанга одоо цохих чимээл ингээ байн гараад байсан. Тэгээ бид хоёр гайхаад та зөвөрөө юу болоод байна гэж асуухт нь бол юу ч хариу хэлэхгүй байсан гэдэг мэдээлэл өгөл сүлдгсэн мэлээ.
За тэгээд энэ чанга ингээд юмар зөгж байгаа юм шиг дуу гараад бараг 6-7 удаа ингээд зөгж байгаа юм шиг гараад Брендагийн утас нь бол тасарчсан. Тэгээ сургуулийн 2 ажилтан гайхаад дахин залгаад 3 дахь удаага залхахт нь бол ашгүй нэг юм Бренда утсаа авсан. Тэгээ утасны бүртгэлээс нь харахад 12 цаг 40 минутанд буюу анх залхаснаас хойш 4 минутын дараа утсыг нь одоо дахиж авсан гэсэн үг. За тэгээ сургуулийн ажилтан утсаа авсанд нь баярлаад Бренда чи зүгээр үү байна уу гэхт нүүдээс нь тийм ээ би Бренда байна гэд одоо юм тайван хоолоогоор хэлсэн. Тэгээ сургуулийн ажилтан шууд л Бренда биш гэдгийг нь таниад чи Сидней юу Бренда яасан бэ гэд асуухт нь шууд утсаа тасалчихсан. Тэгээ утсаа тасалсныхаа дараа бол тэр сургуулийн 2 ажилтан шууд ингээд хоёуланд нь сэжигтэй санагдсан учраас 911 рүү залгаад юу болсон талаар хэлээд та нар яаралтай цагдаа явуулах хэрэгтэй байхаа гэд хэлээд цагдаа нарыг бол дуудсан байгаа. Тэгэхээр 12 цаг 36 минутанд бол Бренда утсаа хэвэн авч исэн. 12 цаг 40 минутанд бол одоо Бренда биш Сидней харин ээж хооронд Бренда мөн байна гэд ярьсан гэхийг бодоход энэ 4 минутанд яг гэрт юу болсон талаар бол цагдаа нар бол олох шаардлагатай болсон. Харамсалтай нууцны санаанд сонсогдоод байсан нөгөө чанга дуу чимээ бол Сидней ээжигээ хайруулын тавгаар хэд хэдэн удаа цогсон дуу байсан. Тэгээд ээжигээ хэд хэдэн удаа хайруулын тавгаар цохиж унгасныхаа дараа галтгооноос юм том стекний хутга аваад ээжигээ хутгалж хөнөөсөн. За тэгээ сүүлд шүүх шинжилгээгээд Брендагийн биенээс бараг л 30-аад хутганы шарх илэрсэн. Тэгээ ихэнх нь Брендагийн хүзүүнд байснаас нь үзэхэд ээжигээ шууд л одоо цус алдуулж алъя гэж бодсон нь ойлгомжтой байсан. Тэгээд Брендагийн гарнаас нь бас мөн хэд хэдэн шарх илэрснээс нь харахад бол Бренда хайруулын тавгаар цохиулахдаа өхөөгүй бас ухаач алдаагүй байсан учраас ер нь бол нөх тулуулж хатаа бол өөрийгөө юм аврах гэж оролцсон нь бол харагддаг. За ингээд Бренда ээжигийн ийм аимшигтайгаар хэдхэн минутын дотор бараг 3 минут 30 секундын дотор алчгаад цагдаа дуудаагүй гэрт нь налуурчин орж ирж одоо ээжийг нь алсан юм шиг одоо гэр бүл гэрийнхаа одоо тавилгуудыг бол өөрчилж эхэлсэн. Тэгээд гэрийнхаа эд төгслийн юм замбраагүй болгоод байшингийнхаа уртлын цонхыг бас хагасан. Тэгээд тухайн цонхоор бол одоо хин нэгэн орж ирээд ээжийг нь хөнөөчгöd буцаагаа зүхтаагаад явлаа гэдэг бол тийм одоо мэдүүлэг бол цагдаа нарт хэлье гэж бодсон юм шиг байгаа. Бренда өөрөө бол тэгтээ цагдаа нар ерөөсөө дуудаагүй. Тэгээд угаасаа нөө дуудах завдалгүй ингээд дутлаагаараа одоо юм жүжиглэх одоо юмнуудаа засж исэн учраас Брендагийн харин нөгөө гэрийнх нь хөршин чанга орилох нүдэг чимээ сонсогдлоо. Энэ бол нэг тийм зөв чимээ биш байна. Яарал дээр шалгаж өгч болох уу гэд дуудлага өгсөнд нь цагдаа нар бол ирсэн байдаг. Тэгээ Бренда бол ээжигээ хөнөөчгөө тэгээ цагдаа дуудаж гэж бодоогүй зүгээр л одоо байгаа энэ нөхцөл байдлаа аварж гарахын тулд ингээд хүн орж ирээд ээжийг нь хөнөөгөөд буцаагаад явсан юм шиг ингээ маш хурдан гэр орноо буулгаад уртлын цонхоо хаглаад иймэрхүү зүйлийг бол хийчихсэн. Цагдаа нарын ирэхэд бол хүлээж исэн. Тэгээд цагдаа нар гэрт ирэхэд бол Сидней уйлаад гэрт минь хүн орж ирээд ээжийг минь алчглаа. Энэ цонхоор орж ирсэн ингээ нөгөө өөрийнхөө хагасан цонхыг бол заагаад харуулсан. Цагдаа нар хэргийн газраас 50 настай Брендагийн цогцыг аимшигтайгаар халуулсан байгаагаар нь бол олсон. Тэгээ Брендаг алсан хутга болон хайруулын тавгийг бол бас хоёуланг нь гэрээс нь олсон. За ингээд Сиднейг авчираад байцаалд авахд нөгөөлийн зохиосын үлгэрээ ярьж эхэлсэн ч цагдаа нарт бол хитрхи их ноцох баримт байсан болохоор Сиднейг бол хохировч биш шууд л ээжигээ хөнөөсөн гэж сэжигтнэр хэрэгт бол татдаг. Брендагийн цогцноос нь шинжилгээ авахд тэгээд биеэс нь бол Сиднейгээс өөр хүний ДНХ илрээгүй. За тэгээ гэрийнхаа ямыг бүснөөсөн байсан тавилгуудаа ингээд очоод энэ замбраагүй болгосон байхдаа Брендагийн цус болон Сиднейгийн ДНХ бол тавилгууд дээрээс нь илэрсэн. За тэгээ нөх хагасан байсан цонхны орчимд бол цус туссан байгаагаас нь харахад Брендагийн цус болохыг бол бас цагдаа нар илрүүлсэн учраас энэ бол одоо гэмт хэрэг гарахаас өмнө хин нэгэн цонхоор нэвтэрч ороогүй. Харин гэмт хэргийн дараа одоо юм тохиомлоор одоо гэмт хэрэг одоо хин нэгэн орж ирсэн юм шиг бол одоо тохижуулсан байна гэдгийг бол цагдаа нар бол олж мэдсэн юм. За тэгээд гэмт хэрэгтээ ашигласан одоо тэр хайруулын тавг бол том стекний хутга бол гэрт хоёулаа байсан. Одоо Брендиг яг ашигладаг байсан одоо галтгооных нь зүйлүүд байсан. Тэгээд ямар нэгэн халуурчин орж ирэхдээ өөрөө одоо зэвсэгтэйг орж ирнэ гэхээс ш одоо тэр гэрт нь галтгоонд нь ороод юмыг аваад хөнөөгөөд ингэн гэж үлгэрнэ цагдаа нар бол ерөөсө бодоогүй. За тэгээд тэрнээс гадна хамгийн том гэрч болох хуцаар ярьжсэн сургуулийн 2 ажилтны мэдүүлэг бас нэлийн том Сиднейгийн эсрэг бол нотлох харимт болж байсан.
За тэгээд гарцаагүй байдалд орсон Сидней бол өөрийг нь хийсэн гэдгийг цандаа мэдчихсэн учраас мэдүүлгээ бага багаар өөрчилж эхэлдэг. Тэгээд мэдүүлэхдээ Сидней би юу ч санахгүй байна. Ээлд гэртээ ирснийг би санаж байна. Ээжтэйгээ би буудан дээр сууж ирсэн санаж байна. Би юу басан талаар ээжтэй хэлэхэд ээж маань намайг тайвшруулж ирснийг би санаж байна. Тэгээд би доошо бейсмент рүүгээ буусан. Тэгээд би ингээд шууд сэрэхэд би импликц ирсэн гэдэг юм нэг сонир мэдүүлэг өгдөг. Тэгээд шүүхээс мэдээж энийг нь бол хүлээж аваагүй. Тэгээд Сидней өөрийн ухаангүй санахгүй байсан бол гэмт хэргийн газрыг ингээ өөр хүн орж ирсэн юм шиг зохиож цагдаа нарыг эрэхт нь бол худлаа зүйл ярих боломжгүй гэд үзсэн учраас энэ худлаа ярьсан зохиомжлж үжиг нь бол дахиад л бүтлгүүдтгээ. За ингээд хэний ч итгэлийг алдаж үзээгүй Сидней бүр багасаа хамгийн шилтгэн байсан Сидней өөрийнхөө одоо сургуулиасаа хөөгцөн гэдгийг ээждээ мэдгдүүлэхийн оронд ээжигээ алснан дээр гэж бодогдтлоо одоо тийм сэтгэл зүйн асуудалтай болсон байсан гэсэн үг. Тэгээ Сидней одоо хүртэл ер нь яагаад ийм зүйл хийсний бол мэдэхгүй байгаа. Ямартай ч маш их ичиж санаа зовж сэтгэл зүйн олон асуудалтай байсан учраас ээжигээ ер нь бол тэр одоо өөрийгөө хөөгцөн гэдгийг мэдэгдэхээс өмнө алсан байгаа. Тэгээд эмнэлгийн зүгээс бол Сиднейг бол маш олон төрлийн бас сэтгцийн өөрчлөлттэй байна гэдэг дүгнэлтүүд гарсан. Тэгээд тэр нь бас шүүх дээр бас яг үнэн зөв байна гэж бол нотлогдсон юм билий. Сиднейгийн шүүх хурал бараг 3 жил үргэлжилсэний эцэст 2023 оны 9-р сарын 23-ны өдөр 15 жилийн дараа давж зайлдах боломжтойгоор бүх насаар нь хоёр хайлбал Сиднейд өгсөн. Тэгээ хүмүүс бол энэ 15 жил дээр бол үнэхээр сэтгэл хангалуун бос байгаа. Тэгээд хамгийн хайртай өөрийнхөө дотны ээжигээ алдсан байхад хэрвээ 15 жилийн дараа давж заалтаа Сидней ялчих юм бол 15 жилийн дараа ер нь бол ийм эрх чөлөөтэй болно гэсэн үг байгаа. Тэгээ энэ шийдвэрт нь бол хүмүүс бол нэлийн дурамчхан байгаа. Тэгээ шүүх хурал дээр аав нь бол одоо эхнэрийг нь алсан охиныхоо эсрэг мэдүүлэг өгөөд уйлж байгаа бичлэгийг үзэхэд бол надад бол үнэхээр хэцүү аимшигтай байсан. Тэгээд бас баг дүүд нь бол бас нэлийн хэцүү байсан баг. Тэгээ баг дүүгийнх нь мэдээллүүдийг бол нэлийн нууцлалтай байдаг юм байлээ. Тэгээ Сидней одоо хүртэл шорондоо хоригдоод тэгээд 15 жилийн дараа давж зайлдах тэр удаа хугацаагаа хүлээгээд байж байгаа байх. Тэгээ шүүх хурал дээр гэрчүүд прокурор талаас ер нь Сиднейгийн ингээ хийсэн гэмт хэрэг дитэйл ингээд ярихаар Сидней бүрийн сонсч чадахгүй чихээ дараад тухайн яг гэмт хэрэг гарсан тэр үдмнүүдэнд нь харагдаад үнэхээр хэцүү байгаа юм шиг байлээ. Тэгээд одоо ч гэсэн ер нь өдөр хоног болгоныг аавыгаа дүүгээ гомдоосон. За тэгээд дээрэс нь хамгийн хайртай байсан сайн найз болох ээжигээ бас хөнөөж гисэн ингээд үнэхээр өдөр болгон хар дарсан зүв чи өнгөрдөг байх гэж бол бодож байна. За тэгээд нэг ийм гэмт хэрэг байна. Тэгээд та бүхэн бас юу гэж бодож байна? Санал бодлоо комент хэсэгт нээлттэй бүгдээрээ бичээрэй. Тэгээд энэ удаагийн дугаараа ингээд дуусгая. Лайк болон subscribe дарахаа битгий матаараа манайхаа. За тэгээд баяртай.